бүгдээрээ хай. Нэгэн хөөрхөн ээлжид влог нь. Одоо өнөөдрөөс ер нь бол байн байрхан влог ороод явах болно. Хичээнэ. Тэгээд өнөөдөр аягүй гоё онцгой өдөр юу вэ гэхээр би өнөөдрөөс багаар сагсаад олж эхлэх гэж байгаа. Одоо лиг эхэлтэл нэг 6 сар орчим байгаа. 10 сараас эхлэн гэхээр тийм 6 сар орчим байгаа. Тэгээд надаа ховд лиг гэж жил болгон нэг лиг бол жил болгон 3 жилдээ нэг болдог лөө. Лиг болдог. Манай нутгийн лиг байгаа. Тэгээд тэр лиг өнөөдрөөс эхэлж байгаа. Би тэгээд тэнд орж байгаа. Тэгээд бэлтгэл муутай байгаа ч гэсэн гайгүй болчих баха гэсэн найдлагатай. Бяцхан тогтлолтой. Өчигдөр шөнө унтч чадсангүй. За манай хоёрыг болохоор ээж харж үлдчихэж байгаа. Төвшөө сая хүүхдээ хоолцоо босч ирж байна. Бид хоёр өглөө босоод ээжтэй бид гурав өглөө босоод цайгаа уучаад хүүхдүүдэд хоолцоод тэгээд хүүхдүүдийн бор хоол өдөр нийгмийн үед идэнэ. Бантан ноогоор баяжуулсан. Тэрийг ингээ миксер дээд бэлдээд ингээ тавьсан байгаа шууд хөлдөгөө блоклоод. За нэг тийм байдалтай байна да. За. Гарахтаа бэлдээд нүрээ бодоод автомсон байдалтай. Одоо биш дээ. Одоо тоглолттой өдрийн хамгийн дуртай зүйлийн нэг бол хүсээ янзлах байдаг. Да. Би тоглолт болгонд хүсээ бүр мөлчитлөө гэлддэг заяа. Тэгэл одоо хамт миний үсийг тэгээ мэдээж үсээ самнагаараа самна. Тэг guys би бүр төрөөд одоо арай гайгуулсан зарим үсний хөлт. Яг 5 сарын дараагаас үс бүр үнэхээр амар унсан. Би тэгээд ерөнхий жоохон шингэнд үстэй байхгүй би. Тэгээд аль болох үсээ дахиж шингэн болохгүй юм шүү гэд дотроосоо янз бүрийн витамин хэрэглэсэн боловч миний үс бол ялж унсан. Би саяхан эрдсийн шинжилгээ өгөхөд миний эрдэс бодисууд үнэхээр сайн байсан. За хөлхөн гэхэд ямар ч витамин дутагтаагүй сайн байх шүү гэсэн. Би мэдээж төрсний дараах витаминыг бол маш сайн унсан. Тэгээд яг сар ирчимтэй унаал зүгээр болсон. Одоо бол гайгүй үс унахаа болцсон. За тоглолттой өдрөө өс бол мэдээж тоглоход ямар садаа болохгүй гөлчийсэн. Гялалцсан байна. Би хөрх мэнэж. Хөрх мэнэ. Микнэц юм яа даа. За. Гэтэ нийл миний төсөөсөн шиг болсон. Урдаас жижиг үснүүд ингээд сүртгээд гарч игээд байгаа юм. Гэлэрл тарайта. Өшөөн гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Эглэлт хийхдээ Марихан бүлгийг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Таны бэтэлтэй өнөдөр. Хай влог. За бид хоёр гараад явцсан. Аимшигтай төгжрөл дундлаа энэ да. Хичнээн царайлаг байгаад бол нэмэргүй төгжирдэм юм байна. Нэг 30-гээ цугласан байгаараа гэсэн одоо нэг уйлж цаг. Уулын зам дээр. Хамгийн амар за манай тэмцээн тэц 4-ийн тэнд байдаг зааланд. Гайхалтай хол тий. Тэгээд тэмцээнийхэн тул бид тэр хотын нэг цахаас нөгөө цах хүртэл манай хайр намайг хүргэж өгч байна. Алга. Наваа нэг тэмцээнд оруулах гэж нэрээ гэр бүлээрээ хичээж байна. Тэгээд сониос бит хоёр сая замдаа нэг ихч гараа өргөцсөн зогсож байгаа нь осмохгүй яг гэрээс гараа доош ороод ичсэн чинь. Тэг авсан чинь манай ихчийн охин төрөхөд яарцсан явж ин гэсэн. Тэгээд их зөө хүний авсан байх шүү гэд бит хоёр яриа явж илаа. Тэг лаг аав ээжийн experience ярих гэсэн чинь
ихч маань өөрөө хүүхдийн юмч байсан бэлээ. Яа, би амар бадсан шүү дээ. Гит дүүрэн хэцүүтэй ихчим гэсэн. Ингээл авирлаг яриад. Харин тийм. Ихч нь өөрөө хүүхдийн имчилтэй шүү дээ. Яа, за. Ерөөсөө ахмад үний үг сонсохгүй одооний энэ ахмадууд. Анх. Лаадл. Тэгээ гоё ихчээсэн. Гоё ихчээлээ. Анхных нь ач гисэн. Жох сандралтай. Нөхөр нь амгалангаас наашаа яваад нэг тэрэлж амгалангаас салдаг юм уул зурд тэрэн дээрээс ихнэрээ тосч аваад тэгэл өвөө эмээ болохоор замдаа гарсан бах та. Тэгэл нэг хүн тийм төргөж байгаа гэдгийг сонссон чинь миний төржээс үеийн дурсамжууд бүгд ингээл орж ирэл гарлаа. Бас л яа. Наача миний хайр бол одоо юу гэдэг 2 хон хүүхэд гаргасан штэ. Тэгэхэд цаан чин Quagmire бүхэл бүтэн 9 удаа төрсөн байдیں۔ Тэгэхгүй тэг Quagmire. Тэр өдөр би 9 удаа төрсөн юм да. Юу гэсэн чи. Жаад энэ уулын замста мөлхөж байна. Үнэхээр мөлхөж байна тий. Ингээд төгжөөг амар удчихжээ тий. 5 км руу орохгүй шүү дээ. Хурдны зал зүгээр л тэр юун дээрээ л байгаа. Тэг дээр гэсэн. За одоо тэгээд яалтай байлээ дээ. Ойлоод яах вэ? Өөр ч юмтай ойрын сонио ачаа. Ойрын сонио ачаа. Эл нэг байхгүй дээ. Нөгөө ажлын өрөө одоо хүртэл би ууг нь алтаа отохноос ингээд бүх фигурүүдээ авчираад явхад тэр өрөө дүүрхээр байгаа. Гэхдээ би нэг л авчирч өгөхгүй л байгаа. Аваад явчих гэхээр их юм зөөж яах гээд байгаа бэ гэд. Бага. Тэгжээд нэг өөрөө сэтгэл нь шийдвэл тэгээд хөдөж аваад ирэх үү? Үнэн. Fucking dog shit. Ослогарлаа мархас. Одоо ингээ гартаа барихс харахгүйсэн. Амар юм боллоо. Би дунд туруугаа цоглоо. Яа. Битээр ихтэй бараг зарим хувцсууд бүгдээ нэг ярьцмаар тий. Төвшөөгийн бодолт цамц интернетад жоохон томдонгууд хардаг. Гоё. Амар том юм шиг. Тэгээ заримуд нь бол амар том таардаг л тав. Зарим нь барыг палач харагд. Гадуур өмсөх одоо жишээ нь хүүдий мүди интернет яг гоё тий. Тэгээ арайч өмд бол тарахгүй. Өмд арахгүй шүү дээ. Би ч 36 хайрсан өмсдөг чи. Би ч 28 л та. Тамирын өмднүүд адилхан тий. XL mail гэсэн сайттай өмднүүд бол. Ээлүүдний дараа. XL нь бас арайч байт юм аа бас. Жин хасаад тэгээд амар жижиг арьсмөрөө уцнууд аваад тэгснэ буцаа жин юм буцаа том арьсмөрөө уцнууд аваад тэгээд одоо ер нь тэгэл турвал тэрийг өмсөн таргалуул тэрийг өмсөн ч гэж тийм. Одоо пүүз гутал нэг арьсмөр өмсдөг байсан бол тэгэл лаалаа. Би бүр лаалаа. Төвшөөгийн юмнууд ямар гоё гэж бодчихё. Ингээл нүд гэлтгэж байгаа юм шиг. Энэ ямар гоё. Дааж надаа таарахгүй. Сая битээр нэрэ хос шэй авсан. Тэг яг энхэгийнхаараа төрүүлээд ирсэн. Миний хараа ирээгүй л. Амар гоё baby pink өнгөтэй. Тэр үл амар юм бэл. Өнөөдөр би тэрийг өмсгөөд тэгээ саксоноос тоглоагүй удацсан байсан чинь бүр хамаагийн минтийн цүнхэндээ юу авч явдаг вүлээ гэдгээч мартчих. Би одоо дотроо сая жижиг ирзээ авдаг үйжтэй гэсэн бодолтой л. Би бас нэгтгэс битгэлдээ орж байгаа. Энэ удаа тэгтээ жин амир хайж маяж ингэн тэгнэхээс лүүтэйгээр жоохон булчин body type тал руугаа юм хийнэ. Тэгээд бас нэг өөрчлөгдөх хаа муугаар аанах. Гой булчингийн мас нэмээд гой залуу болно гэсэн. Гой залуу болчоороо. Би яаш үү за.
Тэгээ араас октод гүүгэд хэлдэг юм айгүй хэцүү. Нах. Тавсан. Миний араас нэг л охин гүйсэн. Тэгээ одоо тэр нь ингээд тажид жоглоо гэж. Муха гоёлж ярд юм бэ. Эсрэгээрээ манайхаа энэ бүхэн эсрэгээрээ шүү. За инхээ тоглолтонд орсон байна. Одоогийн байдлаар нэг 10 оноо 4 самбар 2 блок 1 бөмбөг таслалттай худлаа ирлээгүй шүү. Энэ яг өөрийнх нь стат шүү. Баг нь 22 оноотой явж байна. За энд гүйж явна да. За бараг бөмбөг таслалттай. За энэ урт хугацааны дараа найзаагаа талбай дээр харах ямар байна хөө? Гоё наа. Манай найз яг янзаг нэрэндээ бүр орччихжээ. Янзаг. Тураа тэр хараа штэ. Яг янзаг гүүж мүж байна ёо. За манай дүү бас ховдлыг орж байгаа. Луунуудгаа багаас орж байгаа. За сайн байцгаана уу. Тэ одоо инхээгийн төрсөн дөө. Миний бол төрөөгөө дөө гэхгүй дээ. Сая багнаас хоцсон. За тэнд блокийг ажиллаа. Их чигээ бас энэ удаан хугацааны дараа талбай дээр харах ямар байна да. Гоё нөө. Нэг талбай дээр тоглох бол гоё л. Бас тийм те. Энэ өөрчнөр нэг талбай дээр тоглож байгаа шүү. Нэлээд удаан хугацааны дараа тоглож байгааг харах бол өстой гоё л. Мундаг тоглож байна уу? Доор хаяхад манай хүн оноо олголоо. За хайсангүй. Яар эдний багаас ингээд тэрээд байгаа юм. Айгүй хэцүү. Хаяа жоохон доор өгч чадахгүй байгаад байгаа. Блокийг ажиллаа. Амар байна. Ийгүү байгаа юм байна да. Андууруудаас үүдээс товчигдчих шít. За хагас уу амарсны араас манай хүн талбай дээр буцаа гарч ирлээ. Одоо бол шийдвэрлэх 4-р үе. 35-12 буюу 13 онооны зөрүүтэй тоглолт явж байна. За инхээгийн баг тоглолтыг бөмбөгийг тоглолтод оролцуулж байгаа. За дэше дуудсан, өгсөн. Алдаа. Яалтчгүй яг унган юм явж шүү нэг гараа. Тэр үгээрээ бас алдаа салгаж тийм ээ. Ой 13 хатж байгаа гэж. Баа. Оо яг таглаа зогсчлоо. Оо одоо бүр бөксөөр. За таслаа гэж. Бана. Яг нэг хоёр. Нэг самбар, довтлооны самбар. Ассист байсангаа. За баг нь бол хожлоо. Баг бол хоцсон. 28 онооны зөрүүтэй хоцсон байна. Бас арай дэндүүллээ. Тэгээ одоо өөрөө ирэх хаа сэтгэлийн сонсноо хэдүүлээ. Одоо багтаа баяраа хүргээд
За 6 даруулдаг. Жог үзэн ядалттай. Ганц л хүн очлоо тэнд. За стик ямар вэ? Би амар муудсан байна. Муудсан байна. Би ингэсэн байхгүй юу? Самбарт ингээ өсрэхээр миний дотор бол би авчаад байгаа байхгүй өөрөө. Тэнгүүд алдаад нагаад амар сонио. Авсан мөнгөө юу? Үгүй ерөөсөө тэр бөмбөнд би хүрэхгүй байна. Тэг ингээд яг өмнөх формоор ингээд төсөөлөд байна өөрийгөө жоохон тэгээд авч чадахгүй байгаадаа жоохон шоконд орлоо. Тэгээд угаасаа анх удаа цуглаж байгаа баг болохоор мэдээж хамгаалалт товтлогоон дээр янз бүр юм байлаа. Энэ ямар гоё тийм дээдлигээс гарч ярьслаа гэж байгаа шиг мэдрэж төрөөд байна ой. Өнөөдрийн тоглолтыг дөнгөжүүлээд өөрөө түрүү бас 2-3 блок хийлээ штэ. Тэрэн дээрээ өөрийгөө хэрэг бэлдсэн бэ энэ тоглолтод? Би энэ тоглолтод бүтэн шөнөж нойргоо хонж өөрийгөө бэлдсэн. Би зүгээр доглоо унтчих чадахгүйсэн. Удаа хугацааны дараа талбайд гарах мэдрэмж нь ямар байв да? За юунд өөр бөмбөгөнд хүрэн гэдэг нь өөрөө их гоё мэдрэмж байлаа. За тэгээд оноо авсан мэдрэмжүүд маань бас их гоё байна. Тэгээ манай баг өнөөдөр хожлоо. Энэ л чухал. Дараагийн тоглолтод амжилт хүсье баярлаа. За баярлаа. Тэгэж яаж